За энэ удаагийн хичээлээр дараах төрлийн квадрат хуран гишүүнтүүдийг өртгөн болгон задлах тухай. За жишээлх юм бол энэ илэрхийллийг өртгөн болгон задлаа. Ингэхийн тулд энэ хасах 7А гэсэн гишүүнийг ингэж үчээ. За урталт нь мэдээж хэрэг А-гийн квадрат байгаа. Ард нь 6 байгаа. За эхний хоёрыг бүлэглээд тэндээс А-г хаалтнаас гаргавал хаалтан дээр А-гаас хасах нэг үлдэнэ. За 12-ыг бүлэглээд тэндээс хасах 6-г хаалтнаас гаргавал хаалтан дээр А-гаас хасах нэг үлдэнэ. За эндээс мэдээж хэрэг энэ ялгуурын хоёуланд нөгөө А-гаас хасах нэгийг хаалтнаас гаргавал эхнийхээс нь А болно, дараагийнхаас нь хасах 6 болно. Ингээд үржтгэн бол задарна. Зөв задлсан буруу задласнаа мэдхийн тулд энийг гишүүнчлэн үржүүлээд энэ илэрхийлэлтэд тулгаад үзэж байна. Тэгээд харж явах юм бол зөв задлсан байна гэсэн. За мэдээж хэрэг анхлан суралцж байгаа хүүхдүүдэд бол шууд ингээд задлж гэнэ гэдэг бол бас хэцүү. Жишээлх юм бол ингэж задлж болно. За ингэж задлвал эхний хоёроос А картнаас гаргана. А-гаас хасах нь 3 үлдэнэ. Дараагийн хоёроос хасах 2-ыг хаалтнаас гаргавал ийм үлдэнэ. Гэвч энэ хоёр ялгуурт ижлэх төстэй байхгүй байгаа учраас бид хаалтнаас гаргаж байгаа болчихно. Тэгэхээр энэ бол бүтлгүй оролдлого. Бүтлгүй оролдлогыг хичнээн ч хийж болно. Тэгээ олон дахин бодлогуудад тохиор яг үн шиг зөв оролдлого яавал гарч ирэх вэ гэдгийг мэддэг болно. За дахиад нэг жишээ авъя. За энийг өртгөн болгон задлаа. За тэгэхээр голд байгаа хасах 4x гэдгийг маш оновчтойгоор задлах хэрэгтэй. За жишээлх юм зарим сурагчид ингэж задлж болно. Гэвч энэ бол үр дүнгүй оролдлого бол үр дүнгүй оролдлого гэдэг бол буруу гэсэн үг биш. Дахиад оролдох ёстой л гэсэн үг. За тэгэхээр энд байгаа хасах 4x гэдгийг хасах 9x нэмэх нь 5x гэж задлаа. За ардталтаа хасах 45 байгаа. Урталтаа x-ийн квадрат байна. Олон дахин оролцсны эцэст яг ийм яавал зөв байх вэ гэдэг нь бол бид харагдаад эхэлнэ. Шантралгүй дахин бодолж үзээрэй. За эхний хоёроос x-ийг хаалтнаас гаргавал ийм болно. За дараагийнхаас 5-ыг хаалтнаас гаргавал ийм болно. Ийм болж өршөлтгөн болон задар. За мэдээж энийрөө задлаад үржүүлэх юм бол энэ гарах ёстой. Ингээд гарч ивэл зөв задлсан байна гэсэн.